Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих, тэдний авиас чадварыг нээн илрүүлж, онлын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилготой Алтан үзэг улсын наадам 6 дахь жилдээ болно. Игэл Сэлвиз өглөөний мэнд монголчуудаа хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн танд хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаад бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Тагимаг урьж оролцуулаад байгаа. Танд энэ өдрийн өглөөний мэнд хүргэе. Сайхан амсгаас. Тун удахгүй Алтан үзэг наадам 6 дахь жилдээ 6 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Ер нь бол материалуудаа хүлээгээд авчихсан гэж байгаа. Эхлээд Алтан үзэг наадмынхаа талаар тийм ээ урдааныхаа талаараас товчхон танилцуулъя. За Алтан үзэг наадам маань 2010 оноос эхлэн одоо сэтгүүл зүгээр сурч байгаа нийт оюутнуудын дунд ингэ зарлагдж байгаа. За энэ маань яг сэтгүүлчээр сурч байгаа өнөө цагийн оюутнууд өөрсдийнхөө чансааг сорих ийм улсын хэмжээний наадам байгаа. За манайд сэтгүүлч бэлтгэдэг 18 их дээд сургууль байна. За энэ сургуулийн оюутнууд ер нь одоо 5 дахь одоо 6 дахь жилдээ энэ жил бүтээлээ сайцгааж байна да. Тэгээ манай наадам 4 төрлөөр явагддаг. За нийтлэл, радио нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг, нийгмийн реклам гэсэн юм 4 төрлөөр явагддаг байгаа. Энэ дундаас нийгмийн рекламных ер нь их анхаарал татсан байна. Бас нь бол яг байдаг л те нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг байдаг л. Гэтэл нийгмийн реклам гэдэг маань яг юу хэлээд байгаа юм бэ? Тэр төрөлд яаж оролцох юм бэ? Манайх энэ төрлийг жоохон хойхон нэмсэн л дээ 2-3 жилийн дараа. Тэгэхээр нийгмийн реклам гэж юу вэ гэхээр нийгмийн сайн сайхны төлөө олон нийтийн зан төлөвийг өөрчлөх гэж чиглэгдсэн ийм рекламыг хэлдэг. Тэг яг энэ ер нь сэтгүүл зүйн реклам хоёр хамтдаа явдаг тий. Тэгэхээр манай Хүмүүнлэгийн ухааны их сургууль, за бусад юу гэдэг Монгол Улсын их сургууль энэ төргээд бусад их дээд сургуулиуд сонгон мэргэших хөтөлбөрийг санал болгодог. Телевизийн одоо сэтгүүлчүү, радио сэтгүүлчүү, сонины сэтгүүлчүү аль эсвэл бол рекламны одоо ажилтан болох уу гэдэг ийм хөтөлбөрийг санал болгодог байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар яг рекламынхаа сонгон мэргэших ангийнханд рекламны хичээл ордог арилжааны нийгмийн гэ тэ. Тэгэхээр нийгмийн реклам гэдэг чинь өөрөөсөө ашиг олох зорилго бол байхгүй. Ерөөсөө нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэгчийн зан төлөвийг, олон нийтийн зан төлөвийг өөрчлөх чиглэгдсэн юм реклам гэдэг. Тэгэхээр сэтгүүл зүгээр сурдаг бас оюутнуудыг хүсэн хүлээдэг наадам болсон. Тэгэхээр энэхүү наадмын яг ач холбогдол нь юу юм бэ? Бас 6 дахь жилдээ ингээд жил болгон уламжлал болгон зохион байгуулж байна. Тэгэхээр эндээс гарах үр дүн бас ач холбогдлын талаар бас дурдвал та. Ер нь энэ одоо оюутнуудын дунд аялал жуулчлалын гэдэг юм уу эсвэл бизнесийн анги оюутнуудын дунд юм улсын хэмжээний одоо олимпиад наадмууд байдаг тий. Манайд яг сэтгүүл зүйн оюутнуудын дунд бол ийм байдаггүй. Тэгээ манай тэнхмээс одоо 5-6 жилийн өмнө санаачлаад бид нэр энэ ерөөсөө улсын хэмжээнд сурч байгаа нийт оюутнууд өөрсдийнхөө чансааг сориод үздэг байгаасаа гээд энэ улсын хэмжээний наадмыг бид нар анх санаачлан зохион байгуулсан. Тэгэхээр ер нь яг сэтгүүл зүйн оюутнуудын хүрээнд бол ийм том хэмжээний наадам бол байхгүй. Тэгэхээр яг эндээс яг оюутан өөрийнхөө одоо чадал чансаагаа тий сорихоос гадна багш нар сургуулиуд ч гэсэн бид нар бас хаах нь яваагаа тий оюутнууд юу зааж сургаж байгаагаа бас бид нар олж хардаг байх гэж ингэж боддог. Тэгээ яг энэ юу гэдгийг оюутнууд дараагийн ажил төрөлд ороход ямар нэгэн тэтгэлэг хөтөлбөр энэ төр ингээд сонгон шалгаруулалт энэ төр ороход энэ наадам байр эзэлсэн байх гэдэг бас тийм сайн шалгуур үзүүлэлт бас болж явж идэг. Тэр нь оюутан маань сайн оролцож чадах юм бол өөрийнхөө одоо түүхийг бас баяжуулаад явж байна гэсэн. Хийлгүй яах вэ тий. Энэ удаагийн гэлтгүүгээр өмнөх жилүүдэд бас таны анхаарлыг татчихсан онцлог бүтээлүүд юу байсан бэ? Оюутнуудын одоо энгийн өдөр тутмын одоо сэтгүүлчдийн олж хараагүй зүйлийг ч бас өөр өнцгөөс гаргаж ирсэн зүйлүүд байгаа болоо гэж бодож байна. Бид нар мэдээж хэрэг бүтээлүүдийн ямар шаардлага тавьдаг вэ? Сэтгүүл зүйн нийтлэг шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьдаг. Тэгэхээр яг одоо сэдв их шинэлэг байх хэрэгтэй, ач холбогдолтой, сонирхолтой байх хэрэгтэй гэдэг юм уу? Баримтыг одоо сайн боловсруулсан байх хэрэгтэй энэ төр гэл тий. Тэндээс яг ер нь биднэрт юу гэдгийг тийм одоо сэтгүүлч хөлөөрөө хоол олж иддэг усуд шүү дээ тий. Өрөөндөө суугаад сайхан цэцэн үг хэлэх биш тий. Одоо хөдөлмөр гаргаад яваад нөгөө баримтынхаа араас магдалж шалгаад ингээд явсан тийм бүтээлүүд илүү их тийм мэдээж хэрэг одоо шүүгчдийн анхаарлыг татдаг. Тэгэхээр одоо санаанд байгаа юм юу вэ гэхээр Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутны эмэгтэйчүүд эрүүлжүүлэхийн одоо ор хүрэлцэхгүй байна гэсэн тийм том сурвалжлага манай бүр гран при шагналыг авч ирсэн.
Тэр надад одоо юу гэдэг оюутан хүн байж тэр эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд очиод хоноод тий тэр сурвалжлалыг хийсэн гэж бас сайхан санагдчихсэн хөдөлмөр гаргасан байна тий гэдэг ч юм уу. Гişлэнгийн манайх чинь яг одоо юу гэдэг номинаас тус бүрдээ 3 байртай 1 2 3 дугаар байр. Тэгээ хамгийн шилдэг бүтээл гран приг авдаг. Манай хамгийн анхны гран пригийн тэгш жаргал гэж сэтгүүлч одоо Балдаржийг авч ирсэн тий. Тэр одоо сэтгүүлч авсан байгаа. Тэгээ ер нь юу гэдгийг манайхаас одоо байр эзэлж ирсэн энэ оюутнууд маань хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарууд их амжилттай явж идэг. Тэрийг харах их сайхан байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол жилээс жил ирэх тусам бол энэ уралдааны маань чансаа сайжраад бүтээлүүд маань нэмэгдэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилд бол хичнээн бүтээл ирж иваа. Бас магадгүй сэтгүүл зүгээр сурж агаад одоо болцсон ч юм уу тийм илүү сонирхолтой хөдөө орон нутгаас ч юм уу энэ материалууд бас ирдэггүй. Нийтдээ хэр их материал бүтээлүүд бас ирдэг вэ? Манай сургуулиуд ер нь одоо хоттой төвлөрсөн. За манай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа одоо дархан салбар сургууль байдаг. Тэндээс одоо цөөн бүтээл ирдгийг тооцоолол хөдөө орон нутгаас бол байхгүй. Жилдээ нэг 150-аас 200 материалын хооронд нийтдээ радио, телевизтэй нийтлэл тэр тийм тоонд хэлбэлцдэг. Одоо оролцож байгаа оюутнуудыг наваад үзэх юм бол нэг 100 гаруй оюутнууд оролцдог шүү. Нэг оюутан оролцож байгаа оюутан нэгээс 2 бүтээл бол ялцч би явуулж байна гэж харж болж байна. Тийм 3 хүртэл бүтээл сайж болно гэдэг одоо. Тэр нөгөө нийгэмд хандсан реклам гэжтэй богд хэмжээ. Тэгэхээр тэрийг одоо видео хэлбэрээр авд юм уу? Эсвэл зохиолын авд юм уу? Видео хэлбэрээр авна. Тий. Манай хэрвээ одоо хүмүүс сонирхох юм бол YouTube руу ороод хүмүүнлэг алтан үзэг гэдэг нийгмийн рекламуудыг сонирхож болно. Танай телевизороос манай нийгмийн реклам явсан шүү. Тэгэхээр бас ингэж ер нь бол нийгэмд хандсан реклам гэдэг бол өөрөө болвол ингээд бас нийгэмд гоё эерэг зүйлийг уриалсан ч юм уу илүү зөв мессежийг өгсөн алга. Тэгэхээр уралдаанд төрүүлж чадаагүй ч гэсэн тэр бүтээлээ явсан хүмүүсийн бүтээлийг бас тий нийгмийг хүртээл болгох энэ талаар бас зохиогдох тэр олон бүтээлүүдийг эргээд бас юм үзэгч жирийн одоо иргэдэд бас түгээгдэл дээр хэрхэн ажилладаг вэ? Бид нар яг одоо YouTube байрлуулсан байж байгаа нэг рекламууд ер нь л тий видео хэлбэрээр дийлэхтэй ирдэг л да. Уг нь бол ямар шилбэрээр байж болно? Постэр, хэвлэлийн реклам тий нийгмийн реклам ямар шилбэрээр байж болно? Гэхдээ ихэвчлэн хүүхдүүд видеогоор нэг 30-аас 30 секундээс минутын хооронд л юм хугацаатай байдаг. Тэгэхээр бид нар жишээлбэл энэ жил манай яг Хүмүүнлэгийн оюутнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг сэдвийн дор цуврал реклам хийж байгаа. Тий, тэгээд одоо энийгээ бид нар бас ярилцаад байгаа л да. Яаж одоо олонний хүртэл болох вэ? Яг бид нар анханасаа шаардлагаа бас жоохон HD хэлбэрээр тийм форматаар авах хэрэгтэй байсан байна гэж жоохон энийгээ бид нар хожуу ойлгочоо сууж байна л да. Яг тэгэхээр нөгөө бүх телевизүүд маань одоо HD болчлаа тий. Тэгэхээр тэр шаардлагыг хангахын тулд одоо бид нар тийм хэлбэрээр тийм форматаар аваад телевизүүдэд өгөхөд бол бид нар цаарахгүй яагаад тий гологдохооргүй. Яг тэр агуулга хийц центр бол гологдохооргүй шүү. Үнэхээр одоо сайн бүтээлүүд бол бий. Тэгэхээр сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн маань өөрөө нийгмийн сүлжээ буюу одоо тэр сошиал нэтворктай илүү их уялдаж, авцалдаж өгч байна. Тэрнтэй бас өгөлсөж, авалцаж явж байна. Тэгвэл яг энэ нийгмийн сүлжээг одоо энэ уралдаанд оролцож байгаа хүүхдүүд бас хэрхэн яаж ашиглаж байна? Яг өөртөө зөв хэлбэрээс ашиглаж чадчих байгаа болоо. Яг янз янз юм тий. Бид нар мэдээж хэрэг мэдээлэл бол ийм хэлбэрээр түгээж байгаа. Сошиал медиагаар мэдээлэл түгээж байгаа. Оюутнууд бол тэгж бас мэдээлэл авч чинь тий. Тэгвэл юу гэдгийг яг мэргэжлийн төвшөнд манайх чи одоо жоохон хоцронгуй штэ. Ер нь бид нар барууны сэтгүүл зүг харах юм бол дийлэнх төгсөгчд нь одоо суралцагчд нь тийм сошиал медиа эсвэл энэ цахим орчинд ажиллах тийм хүсэл сонирхолтой юм билээ л дээ. Бид нар Америкийн судалгаа харж ирсэн. За манайхан бол дийлэнх нь телевизэд ажиллах хүсэлтэй. Бас бид нар одоо манай сургуулиас тийм судалгаа хийсэн. Нийт энэ оюутнуудынхаа дунд оюутнууд маань бүгдээрээ телевизэд бүгд жоох нэг 80-90% шүү дээ. Маш өндөр үзүүлэлттэй шүү телевизэд ажиллах сонирхолтой. За Америкийн одоо төгсөгчд бол 70-80% цахим орчинд ажиллана гэж байна. Тэгээ тэднээс нэг хичээлийн агуулгач бас тийм болцсон юм байлээ л дээ. Хичээлийн дийлэх нь ерөөсөө одоо гар утсаар хэрхэн контент хийх үү те. Одоо веб дизайн, веб хөгжүүлэлт энэ гэл тийм хичээлүүд нь төлхөө болчихсон юм байлээ. Манайх жоохон сошиал медиаг тийм хувийн харилцаанд л төлхөө ирэлээд байгаа болохоос тийм. Тэгэхээр өнөөдөр бол бас лав гараг тийм
Мигмар гараг тий. Тэгэхээр танаа бас уралдаанд маань хэрэг материалаа явуулж амжаагүй бас энэ оюутнууд байх юм бол бас энэ хизээ одоо хүртэл материалаа явуулах боломжтой вэ? Манайх одоо бүтээлээ хүлээж авч байгаа. Одоо 27 оны 18 цаг хүртэл Энэ одоо хүлээж баасан аавна тий. Энэ баасан гараг тий. Амжаад одоо өгцгөх баха. Тэгэхээр жил бол ер нь хойшлох тусмал их бүтээл ирэх үү? Тэгин Хугацаад өгөх тусмал. Тэгин манайх чи одоо яг цагийн тулгын шүү дээ. Тий, цагийн тулгын. Тэгэхээр магадгүй бас бидний ярилцлагыг үзсэн сэтгүүл зүгээр суралцдаг оюутнууд байх юм бол та бүхэн ч гэсэн бас өөрсдийн материалуудаа бас илгээгээрээ бас өөрсдийнхөө авиас чадварыг сориорой гэж бас хэлэхээрээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч ирж ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Мөн яг энэ уралдаанд орох гэж байгаа оюутнуудаа бас өндөр амжилт хүсье. Бүтээлээ сайн хийгээрээ өөрөө хамгийн гол нь сэтгүүл зүйн шаардлагуудыг бас сайн хангасан байх хэрэгтэй гэдэг нь ерөнхий шаардлага тавьж байгаа учраас энэ шаардлагуудаа бас сайн хангаарай гэж хүсмээр байна.